Сайн байцгаана уу? Амжилт мэдээлэл технологи ахтын оюутнуудаа After Effects програмын анхан шатны хичээлийг заахад бэлэн боллоо. За ингээд After Effects програмыг анх нэхэд ийм төр төрхтэй харагддаг. Бүхэл програм дээр байдаг үндсэн цэсний хэсэг дээдлэлд байрлаж байна. За хоёр дахь баар дээр болохоор үндсэн хэрэглэгддэг түүлүүд байрладаг. За зүүн талын энэ цонх бол одоо project цонх бол тухайн видео, клип, реклам баннерт хэрэглэгдэх одоо дурс, видео, одоо аудио файлуудыг дуудаж оруулж ирдэг цонх харагдаж байна. Энэ effects control болохоор тухайн өгсөн одоо эффектийн тохиргоог хийж өгдөг байгаа. За энэ голын энэ composition гэсэн хэсэг бол ажлын дэлгэцийн хэсэг харагдаж байна. За энэ хамгийн доотлолт байгаа энэ хэсэг бол timeline буюу одоо тухайн одоо видеонд хэрэглэгдэх одоо лейерүүдийг цагаар одоо цаг бичиж тохиргоо хийж одоо янзалдаг хэсэг харагдаж байна. За баруун талын хэсэгт болохоор мэдээллийн хэсэг, тэгээ аудио хэсэг, за мөн превiew буюу үргэлжлүүлж харах хэсэг, мөн одоо төрөл бүрийн эффектүүд өгөх, за параграф, character align зэрэг энэ цонхнууд одоо байрлаж байна. За энэ цонхнуудыг болохоор энэ window гэсэн цонхон дотроос алийг нь харагдахгүй байлгах зэргийг одоо тохируулж өгдөг байгаа. За ингээд үндсэн цэснүүдээс эхлээд товчхон тайлбарлаад явъя. Файл хэсэгт бол шинэ project үүсгэх, шинэ одоо урд нь хийж исэн project-а нээж гаргах, мөн энэ After Effects-а хаах, хадгалах, одоо файл оруулж ирэх, экспортлж гаргах зэрэг одоо командууд байрладаг. За edit хэсэгт бол одоо хийсэн үйлдэлүүдээ буцаах, дахиж одоо үйлдэлээ давтаж хийх ч юм уу, эсвэл одоо copy-дж, cut-лж мөн paste хийж одоо өгдөг командууд байрлаж байна. Мөн хувилах, duplicate буюу одоо хоёр дахиж хувилах зэрэг юм банк хэрэглэгддэг одоо командууд байрлаж байна. За After Effects дээр бол composition гэсэн бас өвөрмөц ойлголт байдаг. За энэ composition гэдэг нь юу байдаг вэ гэхээр composition ямар нэгэн composition дотор тухайн видео, реклам, клипийг одоо хийж өгдөг байгаа. Layer буюу энэ давхаргын цонхонд болохоор одоо шинээр ингээд layer үүсгэх, мөн layer-д төрөл бүрийн командууд өгөх юм хэсэг харагдаж байна. За effects цэсэн дотор одоо төрөл бүрийн эффектүүдийн сонголтууд байрлаж байна. За энэ animation хэсэг байна. За window дотор болохоор түрүүн би тайлбарласан энэ ямар одоо цонхнуудыг гаргаж ирж харуулах бай, харагдуулахгүй байх бай гэдгийг одоо сонгож өгдөг. За жишээлбэл энэ character гэдгийг одоо чагтлаагүй байна. Энэ дээр дарж өгөхөд энэ character гэдэг цонх нь баруун талын хэсэгт ингэж идэвхжиж өгж байна. За help дотор бол After Effects-ийн тайлбаруудад байрлаж байгаа. За энэ project дотор одоо файл цэснээс одоо import file гэж ингэж дарж өгөхөд энэ After Effects програм руу оруулж ирэх файлаа одоо ингэж зааж өгдөг байгаа. За жишээлбэл энэ хүү видеог одоо ингэж оруулж ирье. За тэгэхээр project цонхны энэ доотлолт name type size гэдэг ингээд мэдээлэлтэйгээ энэ файл маань ингээд ороод ирж байна. За энэ файл импортлж оруулах командыг энэ доотлын хоос хэсгээр маус нэгээрээ хоёр хурдан дарахад import файл командыг одоо гүйцэтгэж болдог. Өөр зураг оруулж ирье. За эндээс энэ пингвиний зургийг ингээд оруулаад ирье. За энэ мэтчлэн доошоо энэ файлуудад цувруулж ингэж оруулж ирдэг байгаа. За энэ файлуудыг оруулж ирэхдээ мөн фолдерлж одоо composition-д оруулж эмхэлж цэгцэлж болдог. Мөн устгаж болдог. За устгахтаа бол маус нэгээ тухайн файл дээр дарж агаад ингэ зөөж энэ хогийн сав руу хийж болно. Эсвэл одоо шууд энэ файл дээр delete командыг товчийг дараад хэрэггүй гэсэн файлуудыг устгаж болдог байна. За тэгэхээр
After Effects дээр composition хэмээх ойлголт байдаг гэдгийг түрүүнд дурдсан. Ямар нэгэн видео реклам клипийг хийхдээ заавал composition дотор хийдэг. Тэгэхээр After Effects дээр хамгийн түрүүнд шинэ composition гэдэг зүйлийг өгөх шаардлагатай. За тэгэхээр бүгдээрээ composition үүсгэцгээе. За composition гэсэн дотроос new composition гэсэн команд дээр дарж өгөхөд composition-ы тохиргоо гарч ирдэг. За энэ composition-ы тохиргоон дээр тухайн composition-ы нэр за энийг бүгдээрээ After Effects Basic гэд нэрлэжээ. За presets хэсэг дээр болохоор тухайн composition-ы ямар одоо урт өргөний харьцаатай байх мөн хэдэн фреймээс бүрдэх вэ зэрэг одоо сонголтуудыг хийж өгдөг. За жишээлбэл HDTV 1080/25 гэсэн сонголтын дээр дарж өгөхөд 1920 1080 одоо өргөн урттай харьцаатай HD composition үүсгээр тохирч гарч ирж байна. Фрейм гэдэг нь юу гэсэн үг вэ гэхлээр 1 секундэд одоо энэ 25 фрейм гэж байна. Тэгэхээр энэ 1 секундэд нь 25 зурагнаас бүрднэ гэж зааж өгч байгаамаа. За энийг одоо энэ frame rate гэдэг дээр бас өөрчилж болдог. 24 болгож болж байна. 18 болж байна. Шууд энтэй 15 гэдэг ингээ бичээд өгч болох жишээтэй. За тэгэхээр бүгдээрээ HDTV 1080/25 гэсэн тохиргоон дээр тавиад өгье. За энэ duration гэдэг хэсэг дээр болохоор тухайн энэ composition маань хэр хугацаатай composition үүсэх вэ гэдгийг тохируулж өгдөг. За бүгдээрээ энэ дээр 1 минут гэд заагаад өгчээ. Хамгийн уртлынх нь цаг, энэ минутын хэсэг, энэ секундын хэсэг, энэ дойлын хэсэг байна. За тэгээд тухайн одоо энэ composition-ыг бол ямар ч одоо өнгөөр бол сонгож өгч болдог. За харанхуйтай composition үүсгэчихье. За ингээд окей дарахад After Effects Basic 0-оос 1 минут хүртэл хугацаатай ийм шинэ composition үүслээ. За тэгэхээр үндсэн төлөвлөлтөд тайлбарлая. За хамгийн түрүүнд бол энэ select tool байрлаж байна. За энэ select tool бол ямар нэгэн давхраг layer болон файлыг идэвхжүүлж сонгож өгдөг юм tool байгаа. За hand tool болохоор ажлын дэлгэцийг одоо дээш нь доош нь хажууд тийш нь зэрэг ингэж хөдлөж өгдөг tool байгаа. За энэ zoom tool болохоор тухайн ажлын дэлгэцийг зумлж, томруулж, жижигрүүлж гэж хардаг. Hand tool-ыг болохоор space товчийг дарахад hand tool ажилдаг. Дөрөв дэх tool-ыг тайлбарлая. Rotation tool. За энэ rotation tool болохоор тухайн одоо layer-ыг эргүүлж өгдөг юм tool байгаа. За энэ камерын зурагтай tool маань яадаг вэ гэхэлэр тухайн composition дотор камерын layer оруулж ирсэн тохиолдолд тухайн камерыг өдөртдөг командууд энд байрладаг. За ингээд удаан дарахлаар одоо тэр тухайн камерыг эргүүлж мөн одоо холдуулж ойртуулах, хажууд шин дээш нь доош нь хөдлөх гэх мэтчлэн үйлдэлүүдийг хийдэг командууд байрлаж байна. Энэ anchor point гэж энэ хэрэгсэл байна. За anchor point гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр бүх энэ layer зураг файлууд өөрийн гэсэн төвтэй байдаг. Тухайн тэр төвийн цэгийг anchor point гэж нэрлэдэг. Тэгэхээр энэ anchor point-ийн хэрэгсэл маань юунд хэрэглэгдэх вэ гэхээр тухайн төвийг одоо шилжүүлж зөөж өгдөг юм tool байгаа. За дараагийнх нь болохоор shape tool байна. За энэ shape tool бол төрөл бүрийн хэлбэртэй layer болон давхраг болон одоо маскыг гэж үүсгэж өгдөг. За энэ pen tool-аар мөн өөрөө хүссэн дүрсээ одоо ингэж зурж ингэж масклж өгдөг байгаа. За text tool маань болохоор text бичдэг tool. За энэ дээр text гэд бичээд өгье.
За текст бичдэг юм түүл байгаа. За энэ гол үндсэн хэрэглэгддэг эдгээр 9 түүл байна. За тэгэхээр таймлайныг та бүхэнд тайлбарлаж өгье. Тухайн таймлайн дээр одоо файлууд маань юм давхарга буюу layer хэлбэрээр ингэж орж ирдэг байгаа. За жишээлбэл бичсэн текст маань текст гэдэг layer болж орж ирсэн байна. Хамгийн түрүүнд оруулж ирсэн зураг маань одоо тухайн текст гэсэн layer-ийн доотлолт нь гэж байрлсан байна. За энэ таймлайны уртлын энэ хэсэгт болохоор тухайн layer-ийн харагдахгүй байх мөн аудио файл байвал дуу чимээ одоо сонсогдохгүй байх мөн одоо нэр за тэгээд ард нь одоо motion за төрөл бүрийн одоо тохиргоонууд хийдэг юм хэсэг харагдаж байна. За энэ тухайн layer-ийн ард ингэж харгалзаа ийм урт ийм өнгийн ташуу тэгшүнцэгт урт зураас гэж харагдаж байна. Энэ зураас болохоор тухайн хэдээс хэдэн секундын хооронд ямар хугацаанд тухайн layer харагдах вэ, харагдахгүй байх вэ гэдгийг бол илэрхийлж өгдөг. За жишээлбэл Alt хашилтаар одоо уртлын хэсгийг нь одоо 5 секундээс урт хэсгийг нь харагдахгүй болгоё гэх юм бол одоо Alt уртл хашилт за нөгөө Alt хашилт нь болохоор хойтлын хэсгийг нь одоо ингэж харагдахгүй болгож өгөх одоо алга болгож өгдөг юм команд байдаг. За энэ текст layer дээр ингээ харахад эхний 5 секундын дээр текст маань харагдахгүй байх нь. За ингээд 5 дахь секундын дээр нөгөө дүрсэн дээр хурж ирлээ. Ингээд текст маань гарч ирж байна. За ингээд явсаар гад 15 секундээс хойшоогоо мөн ингээд текст маань харагдахгүй болж байна. За бүх аудио layer-с бусад зураг, видео бүх layer-т энэ трансформ гэж юм тохиргоо байдаг. За энэ трансформ тохиргоо нь дотроо үндсэн 5 ийм тохиргоотой. За хамгийн түрүүнд нь anchor point буюу одоо төвийн цэгийн байрал x y тэнхлийн дагуух пикселээр илэрхийлсэн байрал харагдаж байна. За position бол мөн тухайн layer-ийн одоо x y тэнхлэгтэр аль тэнхлэгтэр байрлаж байна гэдгийг одоо илэрхийлж байгаа байрлалын одоо тохиргооны хэсэг байна. За scale гэдэг бол одоо тухайн layer-ийг том, жижиг болгож өгдөг тохиргоо байна. За rotation гэдэг бол тухайн layer-ийг одоо эргүүлэх. За энэ одоо anchor point-ийг тойрч одоо тухайн layer-ийг одоо эргүүлж өгдөг юм тохиргоо байна. За opacity гэдэг бол тухайн layer хэр тоот харагдах уу? Эсвэл одоо юм хэр зэрэг тунгалаг харагдах уу? Нэвтэрч харагдах уу зэргийн тохиргоонуудыг хийж өгдөг. За 0 болгочих юм бол тухайн layer маань харагдахгүй болж байна. За 100% болгочих юм бол тухайн layer маань 100% гэж тод харагдаж байна гэж ойлгож байна. За ингээд бүх layer-т трансформ гэдэг ийм үндсэн тохиргоо байдаг бахнэ. Бүгдээрээ видео оруулж ирээ. За энд видеог ингэж оруулж ирлээ. Тухайн видео зургнуудыг оруулж ирэхэд бидний үүсгэсэн 1920 1080-тай HD форматаас жижиг харагдаж байна. За жишээлбэл энэ wildlife гэдэг энэ видео маань HD 720-тай видео болохоор HD 1080-тай видеоноос одоо жижигхэн харагдаж байгаа юм. Энэ одоо харагдаж байна. За энэ тухайн layer-ыг бол одоо томруулж жижигрүүлж өгч болдог гэж нэг булангаас нь татаад shift-тэй дараад харьцааг нь алдагдуулахгүйгээр ингээд томруулаад өгчээ. За энэ тухайн видеог тоглуулах үзэж превiew хийж харах командыг та бүхэнд за space командаар болохоор тухайн видео дүрс аудио дууралтгүйгээр зөвхөн дүрс нь гэж тоглож харагддаг байгаа. Name lock хэсгийн 0 дээр дарж өгөхлөөр тухайн одоо
видео дүрстэйгээ дуутайгаа зэрэг тоглож өгдөг. Shift Numlock-ийн 0-той дарахад фрейм ингэж алгасч дуу дүрстэйгээ зэрэг ингэж тоглож өгдөг байгаа. За энэ ямар учиртай вэ гэхээр фрейм алгаснараа After Effects маань өөрөө RAM өндөр шаарддаг програм. Тэгэхээр ачаал багтаагаар одоо превiew хийж тухайн хийж байгаа клип видео реклама харах юм боломжийг Shift 0-оор одоо олгож өгдөг байгаа. За Numlock-ийн цэгийг дарж өгөхөд тухайн видеоны дүрс нь явахгүй зөвхөн аудио дуу чимээ тоглож өгдөг байгаа. За ингээд After Effects-ийн анхан шатны ойлголтыг та бүхэндээ заалаа. Ингээд дараагийн хичээлээр уулзцгаая. Амжилт мэдээлэл технологийн Актен